Монгол улсын нийт иргэд Эрдэнэс 5 хувьцаат компани энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан засгийн газраас маш олон тогтоол шийдвэр гаргасан. Иргэдийн хувьд 1072 хувьцааны 322 хувьцааг засгийн газраас 300 мянган төгрөгөөр авах болсонтой холбогдуулан арилжааны банк болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төгөөр хөл хөдөлгөөн ихтэй үйлчлүүлж байна. Зарим иргэдийн хувьцааны бүртгэл нь 1063 гэж бүртгэгдсэн байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь улсын бүртгэлийн ерхий газраас шинжилсэн бүртгэлд хамрагдсан. Монгол улсын нийт иргэдийн жагсаалт нийгмийн халамж үйлчлэгээний ерхий газраас хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч Эрдэнэс 5 хувьцаат компани хувьцааны бүртгэлийг хийж байна. Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт 2011 онд оюутны сургалтын төлбөр, 2012 онд оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгал, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус хүртсэн иргэд хамаарагдаж байна. Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг, нийтдээ 508,040 төгрөгийг хишиг хувь хүртсэн байна. 508,040 төгрөгт ноогдох хувьцаа 1072 хувьцааг 508,040 төгрөгөөр үржүүлээд дараа нь 1 сая төгрөгтэй хуваана. Үүний үндсэнд 545 гарна. Оюутан Баттын эзэмших хувьцаа нь 1072-оос 545 хувьцааг хасаад одоо оюутан Батад 527 хувьцаа үлдсэн гэсэн үг. Харин оюутан сүрэн 2012 оны сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хувь хишиг хүртсэн байна. 491,960 төгрөгт ноогдох хувьцааг гаргая. Ингэхээр 1072 хувьцаагаа 491,960 төгрөгөөр үржүүлээд дараа нь саяда хуваана. Ингэснээр 528 хувьцаагаа оюутны сургалт хэлбэрээр авсан байгаамаа. Оюутан сүрэн одоо харин эзэмших хувьцаа нь 1072-оос 528 хувьцааг хасгаар 544 хувьцаатай болж таарлаа. Иргэн дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ноогдох хувьцаа нь 1072-ыг үржих нь 8040. Ингээд сая төгрөгт хуваагаад 9 хувьцаатай гарч ирж байна. Доржийн эзэмших хувьцаа нь 1072-оос 9 хувьцааг хасгаар 1063 хувьцаатай болж байна. Иймд иргэн таны хувьцаа 1063 527 хэлбэрээр бүртгэгдсэн бол та 2011 онд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй оюутны сургалтын төлбөрт хэрэгэлсэн гэсэн үг юм а.